Ираны төлөөлөгчид Америк нэгдсэн улсын төлөөлөгчтэй уулзахаар Катар улсад ирлээ. Орос Албаны улс Украинийн нийслэлээс гадаадын иргэдийг яаралтай гарахыг уриалж байна. Боливийн ерөнхийлөгч Родриго Пас өөрийн болон засгийн газрын сайд нарынхаа цалинг 2 дахин бууруулахаа мэдгэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эбола вирусын халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 220 хүрснийг мэдгэлээ. Сайн бацхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Ойрхон орнодод нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй тун эгзэгтэй нөхцөл байдалтай байна. Өнөөдөр Америк нэгдсэн улсын айрам Ираны өмнөд хэсэгт агаарын цохилт хийлээ. Гал зогсоох хэлэлцээрийг сунгахаар талууд инхийн яриа хэлэлцээ үргэлжилж байна гэж албан мэдээллүүд Вашингтон, Техран аль аль нь хийж байхад бодит байдал дээр ийхүү Америк нэгдсэн улсын талаас гал нээсэн байгаа нь хэлэлцээрийг хойш татах эрсдэлтэй байна. Америк нэгдсэн улсын айрам Ираны Пужингийн байрлал болон Тэнгист мин байрлуулахыг оролцсон завинуудыг онсон гэж цохилтоо тайлбарлаж байгаа. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын төв командлал мэдээлэлдээ эдгээр ажиллагааг өөрийгөө хамгаалах зорилгоор явуулсан, цэргүүдээ хамгаалах зорилготой байсан гэж хэлжээ. Цохилтууд Ираны өмнөд нутгийн бомбд хот болох Ормузын хоолойн ойролцоо байрлах Тэнгисийн цэргийн баазтай Бандар Аббас хотыг онилсан юм байна. Цохилтын өмнө Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багей Америк нэгдсэн улстай хийж буй хэлэлцээнд тодорхой ахиц гарсан ч мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээр ойрын хугацаанд байгуулагдахгүй гэж мэдэгджээ. Цохилтын дараах нөхцөл байдлын тухайд Ираны талаас албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Харин Америк нэгдсэн улсын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио агаарын цохилт болсон гэдгээс үл хамааран хэлэлцээр байгуулах боломж байсаар байгаа гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр Ираны хэлэлцээний багийг ахалж буй гол төлөөлөгч гадаад хэргийн сайд Аббас Аракчи болон Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед бин Абдул Рахман бин Жасим Аль Тани нар уулзнаа. Уг уулзалтаас харвал гал зогсоох хэлэлцээрийг сунгах тухай яриаг Катар улс зуучилж магадгүй байна. Өмнөх хэлэлцээрүүдэд Пакистан улс гол зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байсан. Вашингтон, Техран аль аль нь шууд яриа хэлэлцээ хийхээс илүү бүс нутгийн нөлөө бүхий томоохон улс орнуудыг хэлэлцээр уулзалтуудыг зуучлуулах сонирхолтой байгаа нь тодорхой байна. Марко Рубиогийн хэлснээр Вашингтоны талаас хэлэлцээр дахиж гаргахыг хичээж байгаа. Одоогийн байдлаар баримт бичгийн тодорхой үг хэллэгүүд дээр хоёр тал санал солилцож байгаа учраас эцсийн байдлаар талууд гарын үсэг зорж баталгаажуулахад дахиад хэдэн өдөр шаардлагатай гэдгийг хэлж байсан юм а. Одоогоор хэлэлцэж байгаа харилцаанд ойлголцлын санамж бичигт 60 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг сунгах, Ормузын хоолойг дахин нээх, мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нэмэлт хэлэлцээ хийх төлөвлөгөө багтаж байгаа юм. Бусад маргаантай асуудлуудыг дараагийн шатанд хэлэлцгээр төлөвлөж байгаа юм байна. Үүнд Ираны эсрэг хоргийг хэрхэн сулруулах, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөх асуудал, мөн Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахтай холбоотой Америк нэгдсэн улсын шаардлагууд багтаж байна. Техраны талаас мэдээлснээр Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи, парламентын дарга Мухаммед Багер Галибаф, Төв банкны ерөнхийлөгч Абдул Насер Хемати нар хэлэлцээртэй холбоотой үлдсэн зөрүүтэй асуудлуудыг хэлэлцгээр даваа гаргийн орой Дохад хүрэлцэн ирсэн талаар мэдээлсэн. Даршин дуртахад ийхүү Ирантай хэлэлцээр байгуулах боломжийн талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш Америк нэгдсэн улс дахь Израилийг дэмжигч хүрээллүүд хөдөлгөөнд орж эхэлжээ. Зарим нөлөө бүхий сенаторууд Ираны одоогийн улс төрийн дэглэм бүтцийг сулруулах гэрээ байгуулах ёстой гэж Дональд Трампын засаг захиргааг шахаж байна. Мөн Абрахамын хэлэлцээрийг өргөтгөх тухай саналууд ч гарсаар байна. Абрахамын хэлэлцээр гэдэг нь Израиль болон Арабын улс орнуудын хоорондын харилцааг хэвийн болгох зорилготой байгуулагдаж байсан тохиролцоо юм. Дональд Трамп өөрийн Truth Social хуудсанда Арабын улс орнууд Абрахамын хэлэлцээрт нэгэн зэрэг нэгдэх ёстой гэж хэд хэдэн улсын нэрийг зохиж бичсэн байна. Гэвч Дональд Трампын дурдсан орнуудаас аль нь ч түүний уриалгад шууд хариу өгөөгүй байна. Энэ нь Газын зурвасын дайнтай холбоотойгоор бүс нутгийн улс орнууд Израиль улстай харилцаагаа хэвийн болгохоос татгалзаж байгаатай холбоотой юм а. Орос Албаны улс Киев хот дахь батлан хамгаалахын үйлдвэрлэлийн байгууламжуудад цоврал цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа анхааруулж, Украиний нийслэлээс гадаадын иргэдийг яаралтай гарахыг уриаллаа.
Орос Албаны улсын Батлан хамгаалах яамны мэдэгдснээр өнгөрсөн 7 хоногт Украин эзлэгдсэн Луганск мужийн Старобольск хот дахь оюутны дотуур байранд дроноор цохилтогч 18 хүний амьд хүрсэнтэй холбоотойгоор уг давталгааг хийхээр болсон байна. Мөн Орос Албаны улсын гадаад хэргийн яам даваа гарагт гаргасан мэдээлэлдээ Старобельск дэх цохилтыг төвчээрийн хязгаарыг давсан хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэлсэн гэж тодорхойлжээ. Тиймээс Орос Албаны улсын айрам хариу ажиллагааны хүрээнд Украины дрон зохион бүтээж, үйлдвэрлэж, програмчилж, ашиглалтанд бэлтгэгдэж, тодорхой объектуудыг онилсон цуврал цохилтыг өгнө гэж хэлжээ. Түүнчлэн ийм байгууламжууд Киев хотод даяарх тархан байрласан байдаг учраас гадаадын иргэд тэр дундаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын ажилтнуудыг хотыг аль болох хурдан орхихыг анхааруулжээ. Мөн Киев хотын оршин суугчдад цэргийн болон төрийн албаны байгууламжуудын ойролцоо очихгүй байхыг зөвлөсөн байна. Уг анхааруулга гарсны дараагаар Орос Албаны улсын гадаад хэргийн яамнаас гаргасан өөр нэг мэдэгдэлд гадаад хэргийн сайд Сергей Лавров, Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод Киев дэх Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн байна. Старобельск хотод болсон уг халдлагын тухай тодруулах юм бол өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө болсон дайралт юм. Орос Албаны улсын гадаад хэргийн яам энэхүү ажиллагааг олон улсын хүмүүнлэгийн хуулийг илт зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Боливи улс даяар улс төрийн хямрал даймжирч ерөнхийлөгч Родриго Пасыг огцорхыг шаардсан эсэргүүцлийн жагсаал улс даяар өрнөж байна. Ийхүү жагсаалын эрчин амжих шинжгүй байгаа учраас ерөнхийлөгч Родриго Пас өөрийн болон засгийн газрын сайд нарынхаа цалинг 2 дахин бууруулахаа мэдгдлээ. Тэрээр шийдвэр нь улсынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлан гаргасан шийдвэр гэж тайлбарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч жагсаалын эрч намжих шинжгүй байна. Энэхүү Боливи улсад улс төр нийгмийн эмх замбраагүй байдал 4 дахь 7 хоногт үргэлжилж байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн Ла Пас болон Эл Алто хотуудад хүнс шатхуун эми хомсдол үүсэж, зах эмнэлгүүд, шатхуун түгээх станцууд үйл ажиллагаа доголдож эхэлсэн. За жагсагчдын гол шаардлага нь ерөнхийлөгч Пасыг хэмнэлтийн бодлогоо цуцалж, амжиргааны өртгийн өсөлттэй тэмцэх, мөн цалин нэмэх, 2006 оноос хойш шатхууны үнийг доктортой барихад чухал ач холбогдолтой байсан төрийн татаасыг сэргээх. За өнгөрсөн 11-р сард ерөнхийлөгч Пас 20 жилийн социалист засаглалыг төгсгөж, эдийн засгийн хямралыг даван туулна гэсэн амлалтаар засгийн эрхэнд гарч байсан. За албан тушаалтаа орсон даруйда төсвийн зардлыг танах, шатхууны татаасыг бууруулах нь улсын санхүүг тогтворжуулахад зайлшгүй шаардлагатай гэж үзэн томоохон бодлого шийдвэрүүд гаргасан боловч түүний хэрэгжүүлсэн бодлогууд улс даяар хүчтэй эсэргүүцэл дагуулж ажилчид уугуул иргэд гудамжинд харахад хүрсэн юм а. Шинжээчдийн үзэж байгаагаар буруу бодлого болон ашиг сонирхлын зөрчил уг эмх замбраагүй байдлын гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байна. За жагсагчид ерөнхийлөгчийг томоохон бизнес эрхлэгчид болон элит бүлгийн эрх ашигыг хамгаалж байна гэж үзэж байна. За үүнээс гадна ерөнхийлөгч засгийн газрын бүрэлдэхүүндээ уугуул иргэд болон ажилчин ангийн төлөөллийг оруулаагүй нь иргэдийн уур бухимдлыг өдөөсөн хүчин зүйлсийн нэг болсон. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах нь ерөнхийлөгч Пасыг албандаа орохоос ч өмнө Боливи улсад эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байсан. 20 жилийн турш хэрэгжсэн шатхууны татаасын улмаас засгийн газрын валютын нөөц шавхагдаж байсан учраас татаасыг цуцлахаас өөр арга байгаагүй юм байна. За шатхууны нийлүүлэлтийг тогтворчих нь байтугай үнэ нь 2 дахин өссөн улмаар шатхуун түгээх станцууд чанаргүй хямд шатхуун худалдаалж эхлэн бохир шатхуун гихтүүлэн тээврийн салбарынхны хүчтэй эсэргүүцлийг дагуулсан юм а. Дашин дуртахад эсэргүүцлийн хөдөлгөөний нэг удирдагч нь байгаа юм биш. За бүлэг бүр өөрийн ашиг сонирхол шаардлагын дагуу жагсаж байна. Нэг хэсэг нь шатхууны татаасыг өргөжлүүлэх, бас нэг хэсэг нь инфляцтай уялдуулж цалин нэмэх гэх мэт өөр шалтгааны улмаас жагсаал өрнөж байна. Гэхдээ эцсийн бүлэгт жагсаал даймжирсаар ерөнхийлөгчийг огцруулах үндсэн шаардлага тулаад байна. Тиймээс хичнээн ерөнхийлөгч болон засгийн газрын гишүүдийн цалин буурсан ч ерөнхийлөгч огцорхоосноос жагсаалын цар хүрээ хомогдох төлөв ажиглагдах байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн Эбола вирусын улмаас нас барсан с жигтэй 220 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Халдварын тохиолдлуудыг шинжилэн илрүүлэхэд цаг хугацаа их шаардагдаж байгаа. Эбола вирусын дэгдэлтийн цар хүрээ хурдцтайгаар тэлсээр байгаа учраас ардчилсан Конго улстай хил залгаа орнууд яаралтай арга хэмжээ авах ёстой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аднахом Гебрейесус анхаарууллаа.
Даваа гарагийн ихээр Уганда улсад дахин шинэ Эбола вирусын 2 тохиолдол бүртгэгдснээр тус улсын нийт батлагдсан халдварын тоо 7 хүрээд байна. Энэхүү шинээр илэрсэн 2 тохиолдол нь нийслэл Кампала хотын хувийн эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнууд бөгөөд хоёулаа Уганда улсын иргэд юм а. Өнгөрсөн ямгарагт Тедрос Адханам Гебресиус сошиал сүлжээнд нийтэлсэн мэдээлэлдээ ардчилсан Конго улс шинэ Эбола вирусын эсрэг авч байгаа арга хэмжээний хүрээнд тандалтын ажлыг идэвхжүүлсний дүн одоогийн байдлаар 900 гаруй с жигтэй тохиолдол нэмж илрүүлжээ. Шинэ Эбола вирусын дэгдэлтийн голомт нь ардчилсан Конго улсын зүүн хойд хэсгийн Итүрү мужба халдвар тус эхлэлцгээс 200 км хүртэлх хол зайд орших хөрш мужууд руу тархсан төдийгүй хил даван Уганда улсад дэгдээд байна. Африкийн эрүүл мэндийн хяналт судалгаа шинжилгээ урьдчилсан сэргийлэх төвийн мэдээлснээр вирусын хамгийн сүүлийн хувилбарт одоогоор вакцин гараагүй байгаа бөгөөд судлаачид туршилтын вакцины судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Эбола вирус нь цус болон биеийн бусад шингэн түнчлэн бохирдсан гадаргуугаар дамжин халдварладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Эболагийн халдварын үед халуурах, бие өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, сулдах, бөөлжих, суулгалт, хэвлийн өвдөлт, тууралт, мөн бөөр болон илгэний үйл ажиллагаа алдагдах шинж тэмдгүүд илрэх ба хүндэрсэн тохиолдолд цусаалдан үхэгч аюултай байдаг. Далд буюу халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа 2-оос 21 хоногийн хооронд хэлбэлцдэг. Эбола вирусын халдвар авсан тохиолдолд үхлийн хувь харьцангуй өндөр байдаг ба энэхүү өвчний дэгдэлтүүд ихэвчлэн Сахарын зөлөөс өмнөх Африкийн бүс нутагт гардаг байна. Даваа гарагт Хятадд төдийгүй дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Huawei эх 5 жилийн дотор шинэ технологи ашиглан салбартаа тэргүүлэх дэвшилтэд технологи бүхий чип үйлдвэрлэн гэдгээ мэдгдлээ. Америк нэгдсэн улсын худалдааны хориг арга хэмжээний улмаас Хятад улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий чипний үйлдвэрлэлд саад тулгарсаар байгаа. Энэ үед энэхүү явдал нь Америк нэгдсэн улсын хоригийн эсрэг үзүүлж буй томоохон хүчин чармаалт болж байгааг онцоллоо. Шанхай хотны улсын хагас дамжуулагчийн симпозиум дээр Huawei компани мэдэгдэхдээ 2031 он гэхэд тус компани хамгийн дэвшилтэд чипүүд 1.4 нанометрийн процессорын түвшний транзисторын нэгтралтай болно гэсэн байна. Энэхүү зорилтын чип үйлдвэрлэлийн салбарт ихээхэн чухал ач холбогдолтой юм. Учир нь Хятадын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн дагуу батлагдсан чип үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийн байдлаар ойролцоогоор 7 нанометрийн түвшинд гэж үздэг юм байна. Харин 1.4 нанометр нь чип үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн хувьд дэлхийн хамгийн дээд түвшинд ойртох үзүүлэлт гэж тооцогдож байна. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Тайваны TSMC компани одоогийн байдлаар 2 нанометрийн үйлдвэрлэлийн технологиг ашиглаж байгаа. 2028 он гэхэд 1.4 метрийн процессорыг олон тоогоор нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаамаа. Америк нэгдсэн улсын зүгээс бүгд найрамдахад ард улсад дэвшилтэд литографийн төхөөрөмж болон хагас дамжуулагч үйлдвэрлэлийн бусад технологиудыг нэвтрүүлэхийг хязгаарласан тул Хятад улс зөвхөн уламжлалт үйлдвэрлэлийн аргаар ийм өндөр түвшинд хүрэх магадлал багатай гэж үздэг. Huawei шинэ технологи бүхий дэвшилтэд чипний нээлтэнд ихээхэн ач холбогдол өгч байгаа явдал нь Хятад улсын хувьд дэвшилтэд технологийн хөгжил нь ирээдүйн эдийн засгийн өсөлт болон геополитикийн чухал тулгуур баг нь болж байгаатай холбоотой юм а. Huawei компани энэ жилийн сүүлээр танилцуулгаар төлөвлөж байгаа Kirin ухаалаг утасны чип нь Logic Fold-ын хэмээх Tau Scaling архитектурын шийдлийг анх удаа ашиглаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд энэ нь чипийн доторх холболтыг богиносгож гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулна хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Logic Fold-ын технологиг 2030 он гэхэд Huawei Ascend чипүүдэд мөн хэрэглэх ба энэхүү технологиг өгөгдлийн төвүүдийг ажилуулах олон тооны чипээс бүрдсэн томоохон хэвлэл оюуны кластеруудад ч мөн адил ашиглах боломжтой гэжээ. Тус компани Ascend чипүүдийн эрэлт энэ жил Хятадд өссөн үзүүлэлттэй байгаа нь дотоодын технологийн компаниуд Америк нэгдсэн улсын Nvidia компаниас худалдаа авдаг процессорын оронд ашиглах хувилбар гэж хайж байгаатай холбоотой юм. Учир нь Nvidia-гийн хамгийн дэвшилтэд хэвлэл оюуны Хятадд худалдаалахыг хориглоод байгаа. Nvidia компани гүйцэтгэх захирал Jensen Huang энэ сарын ихээр тус компани Хятадын хэвлэл оюуны чипний зах зээлд эзлэх байр суурь Huawei компани алдсан гэж мэдгдсэн. Nvidia-ны график, процессор, хэвлэл оюуны техник хангамж болон өндөр гүйцэтгэл бүхий тооцооллын чиглэлээр мэргэсэн дэлхийн зах зээл дэх тэргүүлэгч Америкийн технологийн компани юм а. Хятадын Huawei компанийн хувьд харилцаа холбооны тоног төхөөрөмж болон хэрэглээний электроникийн чиглэлээр мэргэсэн Хятадтай төдийгүй дэлхийд тэргүүлэгч технологийн компани өгөөд 1987 онд байгуулагдсан. Бүгд найрамдахад ард улсын Шинжээ хотод төвдөө бөгөөд тус компани анхандаа Хятадд ховийн автомат телефон станцын системүүдийг дахин боловсруулах үйл ажиллагаанд төвлөрч байжээ.
2025 оны байдлаар тус компани ухаалаг гар утасны зах зээлд ялангуяа Хятадд ихээхэн хувийг эзэлсээр байна. Хөтөлбөрийн хэсэгт дэлхийд дахин дөрөнсөн бусад үйл явдлыг товчхон хүргье. Нью-Жерси мужид дахь цагаачдын хорих төвийн гадна жагсагчид болон цагаачлал гайлын албаны ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Жагсагчид өлсгөлн зарласан хоригдол Мартин Сотог өөр төв рүү шилжүүлэхийг зогсоохыг оролцсон байна. Жагсагчдын мэдээлснээр хамгаалтын ажилтнууд жагсаалыг тараахын тулд шүршигч бороохоо ашиглажээ. Өсгсөн зарласан хоригдлууд өндөр настан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг яаралтай суулгахыг шаардаж байна. Туркийн гол сөрөг хүчин болох бүгд найрамдах ардын намын удирдлагыг шүүхэн шийдвэрээр огцруулсныг Курдуудын нам эрс эсэргүүцэж байна. Тус намын хамтарсан дарга Тункер Бакирхан цагдаа нар бүгд найрамдах ардын намын төв байранд хүч хэрэглэн нэвтэрсэн үйлдэлийг ардчлалын шившиг хэмээн тодорхойлжээ. Нэм гарагт Өмэний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан намын байрнаас дарга асан Озгүр Озел болон түүний дэмжигчдийг хүч хэрэглэн гаргажээ. Туркийн бусад сөрөг хүчний намууд ч мөн шүүхэн шийдвэрийг ардчлалын эсрэг алхна гэж шүүмжилж байгаа юм. Турк улсад болж байгаа улс төрийн энэхүү хямрал нь ерөнхийлөгч Ресеп Таyyip Эрдоганы засаглалын үед сөрөг хүчний байр суурь уламжлалж шахагдаж байгааг харуулсан үйл явдал боллоо гэж олон улсын шинжээч ажиглагч нар дүгнэж байна. Мадрид хотын төвд олон мянган хүн орон сууцны үн огцом өсөж байгааг эсэргүүцэн жагсаал хийж байна. Жагсагчид жуулчин биш хөшүүт хэрэгтэй гэх мэт урай барин жуулчид хит ихсэж байгаа нь орон сууцны үн өсөж буй хамгийн том шалтгаан гэж үзэж байгаа илэрхийлжээ. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нэмэгдэж түрээсийн байрны эрэлт өссөн нь Мадрид болон Барселона зэрэг хотуудад түрээсийн үнийг эрс нэмэгдүүлэхэд хүргэжээ. Мөн цагаачдын тоо өсөж байхад нөгөө талд нийтийн түрээсийн орон сууц хомс байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм байна. Энэхүү орон сууцны хямрал нь ерөнхий сайд Педро Санчезийн засгийн газрын хамгийн эмзэг асуудлын нэг болоод байна. Ирэх 2027 оны сонгуулийн өмнө энэ асуудал Испани улс төрийн гол сэдэв хэвээр байх төлөвтэй байна. Хүмүүнлэгийн хямрал хурдтай даймжирч буй Куба улс Хятад улсаас 60 мянган тонн будааны тусламжийн эхний хэсгийг хүлээн авчээ. Кубын ерөнхийлөгч Мигуэль Диаз-Канел Хавана бомтод 15 мянган тонн будаа ирсэн талаар мэдээлж Хятад улсын ард иргэдэд талархал илэрхийлжээ. Мөн тэрээр Куба улсад нөхцөл байдал иймдээ хүрсэн нь Америк нэгдсэн улсын дарамт шахалттай шууд холбоотой гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Яахын аргагүй Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ оны эхнээс Кубад тавих хориг арга хэмжээг улам чангатгаж Венесуэл улсаас очдог байсан нефтийн нийлүүлэлтийг зогсоосон. Үүний улмаас Куба улс даяар эрчим хүчний хямрал үүсэж олон өдөр цахилгаан тасалдах, бараа бүтээгдэхүүний үн огцом нэмэгдэх зэрэг асуудлууд үүсэж байгаа юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.